За сайн байцгаана уу? Энэ видеог үзэж байгаа та бүгд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн бидний аялал хаан эдийн нурууны маань хамгийн өндөр цэг болох асралт айрхныхаа ингэр дээрээс явж байна. За манай Hobbyzone компани маань өнгөрсөн хугацаанд Aruyback брендийн аль биесний дистрибьюторээр бас ажиллаж байсан. Тэгээд өмнөх танилцуулгаараа пикап буюу твштэй машин дээр зориулагдсан slide-in camper буюу дээр нэмэлтээр тавьдаг ийм камперыг танилцуулж байсан болвол энэ удаа Isuzu брендийн одоо D-Max маркийн машин дээр за Aruyback-ийн гараж дээр яг одоо аль биесээр одоо оффроуд бүх тоногийг нь хийгээд камперыг нь хийсэн энэ аяллаа машиныг та бүгдээ детальчилж танилцуулъя. За энэ хүн машин маань одоо явах үед анги болон кампер бүх юм нь бол одоо Aruyback-ийн брендийн гараж дээр хийгдсэн. За тэгээд дээрэс нь Европын болон одоо Австралийн алдартай брэндүүдийг энэ машин дээр нэмэлтээр тоногж ингэж хийсэн. Ер нь бол тулгаж хийсэн гэхэд болно. Машины маань одоо мэдээж одоо хөдөө явхад хамгийн эрхтэй зүйл бол либиотик байдаг. За тэгээ Warney 12,000 LB-гийн одоо либиотикийг суурилж өгсөн. За тэгээ машины маань урт талын GoPro, за гишгүүр, за TJM-ийн одоо энэ snorkel, тойл гэх мэтлээ эдгээр дандаа нэмэлтээр ингээ хийгдсэн байгаа. Camper-ийн маань сүйдрөвч Италийн Fiamma брендийн сүйдрөвчийг хийж өгсөн. За энэ кампер руу орох энэ хаалга нь байгаа. За камперийн гадаа бол бас хөгжимтэй. Энэ хөгжмийг бас нэг үзүүлчих. Бас Infusion брэнд бас их гоё. Дотор талынхаа зурагтыг гаргаж ирээд гадаанаа байрлуулад сүйдрвчээ дэлгээд одоо сайхан зуны дэлгэр цагт бөөнөрөө суугаад одоо зурагт үзээд хөгжимсөсөө суух боломжтой. Камперийн маань гадна талд бол маш их олон юм бас одоо storage box гэж ярьдаг тий. Одоо аяллахаа юмнуудыг хийх боломжтой энэ хайрцагуудыг суурилж өгсөн. За энэ бол төр зогсоод бас нэг цайлахад хэрэгтэй бас нэг юм ширээ тавцсан байна. За эндээ бол мэдээж дотор талынхаа билетгийг ажилуулах одоо газ энэ ч суурилуулна. За энэ зайд болохоор гадна талдаа бас билетиктэй. За энэ хүү билетиг маань бас онцлог нь гэвэл машиныхаа банкнд үндсэн банкнасаа одоо дизелээр аваад дизелээр ажилладаг юм билетийг суурилж өгсөн байгаа. Тэгээд машины маань үндсэн банк нь бол томсгоод 140 литрийн юм дизель танкийг суурилж өгсөн байгаа. За энэ зайдаа бол ингээд бас хөөрхөн их юм хийж болохоор бас юм storage юм зай байна. За тэгээ энэ хүү кампер маань түрүү хэлсэнчлэн одоо бас яг дандаа Европын, Германы, Италийн одоо алдартай брэндүүдийг суулгаж өгсөн. За ингээд цонх нь бол жишээ нь Eurovision брэндийн цонхыг суулгаж өгсөн байгаа. За ингээд камперийн маань гадна талд дөрвөн талд нь камер суурилж өгсөн. Тэгээ та дотор байхдаа дотор талын хяналтын дэлгэснээс бас камерын гадна талыг бүгдийг хянах боломжтой. За ингээд камперийн бүх талд бас нэмэлт юм гэрлүүдийг ингээд суулгаж өгсөн байна. За мэдээж запас дугуй бол хамгийн чухал. За энэ запас дугуйг ингээд доош нь буулгаж ирээд солиход маш амархан юм дугуй үргэлжийг суурилж өгсөн байна. За хойд талдаа мэдээж бас төмөр нэмэлт юм GoPro суулгаж өгсөн. За эндээ бол ийм том storage boxтай аялалт эрэхтэй одоо хамаг юмудаа бас ийш ээж болно. За энэ зайд бол мэдээж дотор талын одоо Bion Oil-ийн одоо бохирын сав байгаа. Энэ савыг аваад ингээ ашиглах нь ер нь бол аяллаа машинууд байдаг. Tedford брендийн одоо юм Bion Oil байгаа. За эндээс гадна талаасаа бол ингээд халуун хүүт ус хэрэглээнийхээ усыг авах боломжтой. За хөдөө олон хоног явхад бол бас усанд орох хэрэгцээ байдаг. Энэ камперийн маань хувьд гэвэл дотор талдаа одоо шүршүүртэй мөн гадна талдаа бас энийг дэлгээд шүршүүрээ эргэж болно. Зарим тохиолдолд Bion Oil гадаанаа гаргаж ирээд бас хэрэглэх боломжтой. За энд бол Max Trax гэдэг шавраас гаргаж байж байна. За эндээс 11.3 литрийн багтаамжтай бас юм түлшний юм сав суулгаж өгсөн байна. За мөн адил эндээс одоо дотор талынхаа батарейнаас одоо шууд 220 гаргаад хувиргагчтай инвертертэй гадна электрон хөрөмжөө бас ашиглах боломжтой юм байна. За энэ доороо бол ингээ бас энэ зайд бол air compressor суулгаж өгсөн байгаа. Энэ яадаг учиртай вэ гэхээр энэ хой талынхаа одоо нөгөө хийн номыг дээш нь доош нь болгох юм боломжтой ийм air compressor-ыг суулгаж өгсөн. Энэ хой талынхаа тэр жижиг хоёр талын хайрцагт бол мэдээж нөгөө машинд хэрэгтэй татлага, за tool box гэх мэт юмнуудаа ингээ хийх боломжтой. За ер нь бол машины
гадна талд нэг иймэрхүү байна. Одоо явах дангийн танилцуулъя. За урд тал бол явах данг Cayman брендийн амортизатор болон пүршийг хийсэн. За энэ бол хатуу зөөлнийг тохирох юм 8 тохиргоотой. Мөн одоо уртлын одоо гар хагас хоолыг хэмжин зүйлүүдийг бол дандаа апгрейд хийж сайжруулалт, оффроудын зориултаар болгож ингэж нэмэлт тоноглолт хийсэн байгаа. За мэдээж кампертай машинуудын хувьд бол нөгөө савлгаа хоёр тишгээ бас нөгөө хазаалтын асуудал бас маш их байдаг. Тэгээ энэ машин дээр тэрийг яаж шийдсэн бэ гэхлээр sway bar буюу одоо нөгөө тэнцвүүлэгчийг нэмэлтээр суулгаж өгсөн. Тэгээ сая бол бидний туршилтаар одоо энэ шигээ бас амаргүй замаар явж ирсэн. Тэгэхэд бол ямар ч одоо хоёр тишээ хазаалт одоо савлгаас хэвээ байхгүй байна. За дээрэс нь бол одоо зориултын даацын номыг бас сайжруулж ингэж хийж өгсөн. Дээшээ доошо тохиргоотой хийн номыг бас суйрлуулж өгсөн байгаа. За мэдээж хой талдаа бас дефлоктой. Дефлок нь бол автоматар ажиллах юм горимтой юм дефлокийг суйрлуулж өгсөн байгаа. За ингээд кампри маань одоо ингээд дээш нь сөхөөд босгосон байгаа байдал байна. За ерөөсөө нэг 10 секундын дотор л одоо дээш нь болгож хураах боломжтой. За машин бол 3 тонны жинтэй. За энэ чинь одоо нэг 200 тэр чинь баг 4 тонн байдаг баха тий. Тэгэхээр ингээ кампертайгаа гэхээр бас маш хөнгөн. Сайн ингээ унаа явхад ч гэсэн ерөөсөө зүгээр л яг нэг юм дунд аврын машин унж байгаа юм шиг, ямар ч том юм кампер унж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлсэнгүй. За тэгээ эндээсээ бас нэг том давуу тал нь юу гэхээр энэ хаалтыг буулгаад одоо эндээсээ шууд кампер руугаа ингээ бас орж гарах ингээ боломжтой. Хойно суугаа явж байгаа хүмүүст юм яриад явах юм боломжтой. Хой талдаа бол 4 хүний суудалтай. Ингээ уртаа 2 хүн ингээ суудаг. За энэ хаалгаас нь эхлээд танилцуулъя. Хаалга нь бол ингээд ялаа шумуулны бас юутай. Одоо энэ зуны цагт шууд энийг хаагаад агаар нэвт орох боломжтой. За ингээд эндээс ингээд дээшгээ кампер руу ороход боломжтой юм гоо шаттай. За энэ дээр бол ерөнхийдөө энэ камперийн бүх одоо цахилгаан хэрглэж байгаа төхөөрөмжүүдийг бүгдийг эндээс ингээд удирдах боломжтой. За энэ дээр бол камперийнхаа батарейныхаа волтыг ингээд шалгах боломжтой. За бүр нарийн шалгыг гэвэл тэн дээр би одоо дараа нь тайлбарлая. За энэ ширээн дээр бол ингээд өдөөдөөс 2 хүн ингээд 4 хүн хараад за энд нэг сандалтай бол ингээд 5 хүн сайхан 5 гар тоглож болно. За тэгээ энэ хол замд явхад энэ дээрээс ингээд бүстэй сандал маань энэ ширээ доошлоод ингээд ор болчихно. За 2 хүүхэд унтж болно, эсвэл нэг том хүн бол унтахад ямар ч асуудал байхгүй. За энэ дээр ингээд юм ширээний гэрэлтэй дээгүүрээ бол ингээд 3 лед гэрэлтэй. За тэгээд энэ дээр бас ингээд зурагттай. Хэрвээ машин дээрээ шууд зөөврийн одоо Starlink-тэй болвол эндээс шууд одоо бид нар бол нөгөө SkyGo гэдэг USB залгаад шууд ингээд интернетээр ингээд IPTV үзчихэж байгаа. Энэ бол инвертер байгаа. Энэ бол шууд одоо энэ камперийнхаа батарейнаас шууд инвертерээ шууд 200-аар гаргаад хувиргагч гэсэн үг тийм ээ. 200-аар гаргаад ингээд бүх 200-аар ажилтдаг төхөөрөмжүүдэд ажиллуулах боломжтой. За энэ дэлгэцэн дээр бол яг одоо хичнээн ваттын цэник авч байгаа, яаж байгаа, ээж байгаа, 2 аккумулятортай хичнээн цэник байгаа гэхээр бүх юмнуудыг ингээд хэрэглээг ингээд хянах боломжтой. За энд бол 12 вольтоор ингээд зургатаа ингээд ажиллуулж байна. За тэгээ энэ машины бас нэг гоё юм байгаад байгаа. За нэгдүгürt бол энэ батарей литиум батарей нь 10 кВт-ийн чадaltaй юм батарей байгаа. Энэ бол баг зүүрлж хэлэхэд нэг жижиг цуслангийн байшингийн баг хэрэгцээг хангах үс хэмжээний ийм маш хүчтэй ийм батарей байгаа. Тэгээ дээрэс нь бас одоо хөдөө гадаа явдаг хүмүүс бол бас мэддэг хасах 30-40 градус гэдэг нэлээд хүйтэн болоод ирэхээр нөгөө батарей маань царцаад нөгөө батарейгаараа тэжээгдэж байгаа вибастон ажиллагаа үйлчдэг ийм асуудал байдаг. Энэ машины хувьд гэвэл вибастон өөрөө батарейгаа халаадаг ийм хийтийн системтэй. Энэ бол маш том давуу тал. За тэгээд дээрэс нь хэрвээ кампери чинь батарей дуусах юм бол машиныхаа батарейнаас бас сэнгэлж болно. Ер нь бол 3 янзаар камперийнхаа батарей сэнгэлж байгаа. Нэг нь бол зүгээр шууд гадна талаас 220-оор одоо жишээ нь хотоос гарахтаа гаражтаа сэнгэлэх. Нөгөөх нь бол энэ дээвэр дээр байгаа 3 нарны панел байгаа. Нийтдээ 525 ваттын чадaltaй ийм 3 энүүгээр бас сэнгэлж болно. Дээрээс нь машин өөрөө явж хахад үндсэн машиныхаа одоо аккумулятораас шууд энэ батарейгаа цэнэглэх гэдэг. Тэгэхээр ер нь бол цэнэггүй болох магадлал бараг байхгүй гэж хэлэхэд болно. За нөгөө нэг давуу тал нь юу гэхээр хэрэв машины чинь аккумулятор суучлаа гэж үзэх юм бол энэ батарейнаас уртлынхаа
аккумуляторыг бас цэнэглэх боломжтой. Энэ бол бас маш том давуу тал байгаа. Тийшээ ингээ харуулах юм бол энэ дээр бол одоо ингээд нэг хүний ингээд ор байж байгаа. За энэ орыг ингээд нааш нь сунгаад за энэ хүртлээ ингээд сунгаад ингээд их юм бол энэ дээр бол одоо нэг 2-3 хүн бараг асуудалгүй унтчихаар юм зай гарч ирж. Тэгэхээр энэ машинд бол одоо ингээд 4 хүн бол ямар ч асуудалгүй ингээд унтах боломжтой болчих гэсэн. За тэгэнгүүт энэ орныхоо доор бас юм гоё 2 том юм сторожтой. За энэ ч тэгээд хүнжил удас модс амг юм ингээд хийчих боломжтой юм гоё зайтай. За энэ утас бол ямар зориулттай юм гэхэлэр камприйнхаа дээврийг хаахад нөгөө гадаанаа авчуулагдахгүй учраас ийм юмтай байгаа. Энийг нь ерөөхдөө унтахтаа ингээ авчдаг гэсэн үг. Гэрэл бол ингээ 3 гэрэлтэй. Унтчихтаа одоо эндээс ингээ 2 одоо USB 2.1 ампертай 2 USB-тэй. За тэг мэдээж хамгийн чухал зүйл бол бас энэ аюулгүй байдал угаар мэдрэгч байгаа. За энэ түрүүний нөгөө тайлбарласанчлан одоо энэ дээр хоол хийхдээ тусдаа нөгөө боллонтой газ ашиглана. Нөгөө гадаа ажиллаж байгаа билетдэг бол дизелээр ажилладаг. Энд хэрвээ дизелээр ажиллах юм бол бас нэг уугаарт хэрсэлтэй гэдэг утгаараа боллонтой газар ашиглаж байгаа гэсэн. За тэгээ машин дээр байгаа 4 тал руу харсан камерыг энэ дээр хянжуулна. За мөн адил энэ дэлгэц маань бас уртлын салонд, машины үндсэн салонд бас байж байгаа. За энэ дээр мөн адил ингээд бүх одоо ингээд электрон девайсуудаа цэнэглэх боломжтой юмнууд байгаа. 220-ээс гарна. За ингээд доошоо шилжиж ийшээгээ ингээд галтгооныхоо эргэллүүдээ хийчих юм хөрхөн том юм зайтай. За энд харагдаж байгаа энэ гаралтууд бол юугаа Webasto-ны камприйнхаа өөрийнх нь Webasto гэсэн үг байна. Халагч гэсэн үг. За энэ доор харагдаж байгаа энэ 4 гаралт болохоор машина асаагаад одоо машиныхаа үндсэн нөгөө нэг одоо дулааныг ийшээ шилжүүлэх бас боломжтой гэсэн үг. Тэгээ ямар нэгэн байдлаар Webasto ажиллагаа боллоо гэж тооцох юм бол машина ингээд жоохон нормалдахад л одоо ингээд кабин шиг ингээд хална гэсэн үг. Энэ гаралтууд бол air condition байгаа. Зуны бас халуун өдрүүдэд өглөө энэ төр халуун болоод унтаж чадгаа байлдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол ингээд air condition-ууд ингээд суулгаад өгсөн. За энэ зайд ингээд ерөөхдөө одоо нойлын усанд ороход хэрэгтэй юмудаа ингээд хийждэг. За энэ зайд болохоор ингээд тусдаа нойлын хэсэг байгаа. Био нойл. За тэгээд энэ хөшгийг ингэж хаагаад энэ нойлоо ашиглан дээрээс нь сайхан шүршүрт орох боломжтой. За тэгээд усанд орж явахдаа одоо энэ нойл хэрглэж явахдаа энэ дэше агаарын вентиляшн систем агаараа сорох хоолойгоо ингэ ажиллуулчихдаг. Ийм гоё ухаалаг шийдэлтэй. Тэгэхээр ерөөхдөө бол энэ жижиг цайг бол маш юм гоё зөв зохион байгуулалттай ашигласан юм шиг санагдсан. За ингээд энийг ингэ сайхан оруулгачлаа. Энэ гэхдээ баг 2 ч хүн ч баг унтчих хайрл юм байна. Тэрвэрлтэд унтчихвол 2 хүүхэд бол асуудал унтчихна ингээ оруулгацсан хэлбэр. За тэгээ сайхан зургатаа үзээд энэ ингээд уртлаа ингээд сайхан онголгоод уртлынхаа жолоочтой юм яриад ингээд сайхан явж болно. Хар зам дээр бол хэвтээд унтаа явахд бол асуудалгүй юм билээ. За энэ дээдлийн орыг ингээд энүүгээр нь байх юм бол энэ дээр ингээд нэг хүн унтчихна. За ингээд хэвтгэд бол ингээд би ингээд хичин гэхэр энэ дахиад нэг ингээд 3 унтчих жоох хэвээр. Доор нэгээс 2 хүн унтчихна гэхэлэр чинь ингээд 5 унтахад ямар ч асуудал байхгүй. Тэгээд энэ дулаалгын материалууд бүгдээрээ цонх болно. За нэг үү. Бүгднийг онгоолгоод ингээд сайхан агаар нефт явуулаад ингээд ячиж болно. Үнэхээр хөтөн байгаа бол одоо чинь хоёулаа ч юм уу унтчих гэсэн тохиолдолд бол энэ дээдлийн ор ашиглахгүй доороо унтаад дээврээ хаачих юм бол битүүмжтэй дулаан алдагдал багтаа ингээ гоё унтах боломжтой. За ингээд өнөөдөр та бүгдтэй Isuzu D-Max загвар дээр суурилсан RV-Back брендing бүтэн тонголсон аяллаа кампрыг нэлээд детальчилж танилцууллаа. Тэгээ та бүхэн маань хурж ирээд үзэж хараад тест хийхийг хүсэж байгаа бол доор хуудасаар холбогдоорой. Баярлалаа.